За ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн тухай хууль 2019 онд батлагдсан байгаа. Тэгээд хэрэгжилт нь одоо яг одоо энэ оны 9 сарын 1-ээс бага ангиудыг үдийн хоолны үйлчилгээнд хамруулах байгаа. За 22 оноос дунд анги, 23 оноос ахлах анги гээд үе шаттайгаар одоо үндсэндээ 23 он гэхэд 1-ээс 12 дугаар ангийн бүх хүүхэд үдийн хоолны үйлчилгээнд хамрагдах юм. За үдийн цай маань өөрөө 2006 оноос хэрэгжиж эхэлсэн байгаа. Та бүгд мэдчихэж байгаа. Тэгэхээр үдийн цай маань анх бол 300 төгрөгөөр эхэлсэн. За хамгийн сүүлд 2019 онд бол 600 төгрөг болгож 900 төгрөг болгож баталсан байгаа. Тэгэхээр 900 төгрөгөөр явж байхад бол үндсэндээ нэг улсын төсөвт нэг 54 орчим тэрбум төгрөг жил болгон суугддаг байсан. Энэ бол 1-ээс 5 дугаар ангийн 380 мянган хүүхдийн цайны зардал гэсэн үг. Тэгэхээр энэ жилээс үдийн хоол болж байгаатай холбогдуулаад нөгөө хүүхдийн хоногийн илчилгээний хэмжээ нэмэгдэж байгаа. Үдийн цайгаар бол 15% авдаг байсан бол үдийн хоолоор 35% авах юм. Тэгэхээр мэдээж тодорхой хэмжээгээр нөгөө хоол хүнсний төвхий нэмэгдэх учраас энийгээ дагаад бол сая засгийн газрын хуралдаанаар 600 төгрөгөөр буюу 1500 төгрөг болж нэмэгдүүлсэн. Цаашдаа бол ерөнхийдөө ингээд энэ хууль хэрэгжиж явахаар бас үе шаттайгаар энэ бол бас тухайн жилийн бас инфляцийн түвшинтэй уялдуулаад хүүхдийн хоолны зардал тодорхой хэмжээгээр нэмэгдэж явах ёстой. Тэгэхээр энэ зардал маань суур зардлаа гэж ойлгож болно. Нийт одоо хичнээн хүүхдүүд хэдэн төгрөг төсөлсөн гэсэн үг. За тэгэхээр энэ жилийн тухайд бол бид нар 381 мянган хүүхдүүд бол нэмэлтээр бол энэ жил бол өмнө энэ жил бол одоо нөгөө үдийн цайныгаар бол 40.4 тэрбум төгрөг төсөөлөгдсөн байсан. Гэхдээ энэ өөрөө нөгөө цар тахалтай холбоотойгоор хичээл сургалтын ажиллагаанууд танхимын бус хэлбэрээр явагдсан учраас өмнөх жилийнхээс магадгүй бага арай төслөгдсөн байгаа. Өмнө бол би 56 тэрбум гэж хэлсэн те. Тэгэхээр 40.4 тэрбум дээр нэмэгдээд 17.8 тэрбум төгрөг одоо нэмж төсөөлөгдсөн байгаа зөрүүн дээр нь. Одоо энэ жил ингээд хууль хэрэгжлээгээ бүгдийг гаргах боломжгүй. Яагтвэл тэнд тоног төхөөрөмж шаардлагатай, тэнд ажиллах хүний нөөц шаардлагатай тийм ээ. Тэгэхээр энийг үе шатаа шийдвэрлэх 24 он хүртэл шийдвэрлэх засгийн газрын тогтоол гарсан байж байгаа. Тэгэхээр үе шатаа бид нар яг тухайн жилийнхаа стандартын шаардлага хангуулах хүний нөөцийн асуудлаа шийдээд ингээд түрээсийн үйл ажиллагааг үе шатаар гаргана гэсэн. Тэгэхээр энэ жилийн тухайд бид нар яг судалгаа авсан. Одоо яг 21 онд одоо нийслэлийн түрээсээр үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудаас хэдэн түрээсээс гарах боломжтой байна вэ гэдэг. Тэгэхээр сургуулиудын захирал маань ч өөрсдөө бас ийм хүсэлтийг тавьж байгаа. Бид нар сургуулийн галтгаагаа өөрсдөө ажилуулмаар байна гэсэн. Тэгэхээр энэ чиглэлээр бол миний авсан мэдээлэлээр сургуулийн нийслэлээр нэг 21 сургууль бол энэ жилээс бид нар өөрсдөө ажилуулна гэсэн ийм саналаа өгсөн байгаа гэж мэдээлэл авсан. Тэгэхээр тэр мэдээлэл болов уу гэж би бодож байна. Түүнээс хойш бүгд бол одоо үдийн хоолныхоо үйлчлэгийг явуулна. Тэр бүх бага ангийн сургуулиуд хоолтой байх юм. Тий, ерөнхийдөө яг бид нар бол үдийн цайгаар өгж явахдаа бас тодорхой хэмжээгээр 5 өдөр бас халуун хоол өгж байгаа сургуулиуд ч байгаа. Гэхдээ тэр маань өөрөө 900 төгрөгөндөө тохирсон нөгөө 15% буюу 70 ккалориг өгж байгаа л хоол гэсэн үг. Цай. Тэгэхээр бид нар одоо 1500 болгож нэмэгдүүлснээр 35%-ийг хангах гэдэг энэ хоногийн хоол илтгэх 35% буюу 610 ккалориг авна. Тэгэхээр энэ дээр хүмүүс яг нөгөө яг өдөр болгон энэ хоолыг идэж чадахгүй юу гэж одоо ингээд юунууд гарч ийн л та. Тэгэхээр мэдээж энэ хоол бол өөрөө тэнцвэртэй хоол ярьдаг. Нэг махан бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, өөх тоос гэдэг тэ жимс ногоо энэ 5 төрлийн бүлгийн хүнсийг чинь тэнцвэртэй авах байхгүй юу? Тэгэхээр тэр 7 хоногийнхаа хүүхд 5 өдөр нь хоол идж байгаа бол 5 өдрийнхөө дунджаар энэ 610 ккалориг аваа явуулж байгаа хэвээр. Магадгүй нэг өдөр нь махан арай илүү орцтой, нөгөө өдөр нь ногооны орцтой, нэг өдөр нь цагаан уултайч байх юм уу те. Ийм байдлаар нөгөө тэнцвэртэй зөв хоолтыг ингэ зохицуулж 7 хоногийн дунджаараа явах юм. Зарим сургуулиуд нөгөө өөрсдийн зориултын галт тоогоогүй ч юм уу тийм галт тоогоогүй юм байгаа. Энэ тохиолдолд за тэр бас айгүй том асуудал байгаа. Тэгэхээр өнөөдөр бол бас орон нутагт харьцангуй бас нэг хэдэн сургууль бол галт тоогоогүй гэж судалгаанд ирсэн байна. Нийслэлд бол харьцангуй бас галт тоогоотой. Гэхдээ галт тоогоо маань өөрөө зориултын босуу гэдэг дээр бас маш их асуудал байгаа. Тэгэхээр мэдээж энийг бид нэр өнөөдөр хоолны мөнгө нэмэгдснээрээ хүүхдийн аюулгүй байдал одоо хүүхдийн шимт ижлэлтэй хоол өгөх бүрэн боломж бүржин гэж харахгүй. Яагаад гэвэл хоол хүнсний орчин гэдэг бол маш чухал. Yep.